Хаяасаа хэлэх гэж байна. Өнөөдөр дэлхийн нийт хог хаягдал тэр дотроо хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол бол маш их чухал асуудлыг тавьж дэлхийн нийтээр үүнд анхаарч байна. Тэр дотроо тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийн олон байгууллагууд дэвшүүлэн тавьж ногоон хөгжлийн төлөө дэлхийн нийтээр улс орнууд нэгдэж ажиллаж байгаамаа. За энэ хүрээнд дээр бид бүхэн цагаан сарыг угтаад цагаан сараараа ногоон дадал зуршил хөвшлийг бий болгоё. Бие биендээ давуун торыг улавчаа бэлгэлье гэсэн хөдөлгөөнүүлж байна. За энэ хүрээнд яагаад ингэж хэлж байна гэвэл өнөөдөр Монгол улсын хог хаягдал үнэхээр бас тулгымцсан асуудал байна. Ялангуяа Улаанбаатар хотод маань шилжин суурьшилт хүн амын төвлөрөл маш ихээр бий болсон. Үүнтэй холбоотойгоор хог хаягдлын асуудал, бохирдлын асуудал. За дээр нь уур амьсгал тийм ээ. Энэ цаг агаарын асуудал маань маш хүндрэлтэй бэрхшээлийг үүсгэж байгаа. Иймээс ус хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс бид нар олон санаачлаг гаргаж байгаа. Нэг маань гялгар утнаас татгалзаа гэж байгаа. Улаанбаатар хотод өдөр бүр 3000 гаруй тонн хог хаягдал гарч байна. Үүнээс JICA олон улсын байгууллагын судалгаагаас үзэхэд зундаа 22%. Өвөл нь бол үнс их хэмжээгээр нэмэлтээр орж ирдэг учраас 14% нь гялгар ут хувцар эзэлж байгаа. Тэгэхээр энийг ингээ бодоод үзэхээр өдөр бүр бид нар 660 тонн гялгар ут хувцрыг хогдор хайж байна. Энэ их хүмүүсийн хэрэглээ маш их байна. Тэгэхээр энээс бид нар энгийн хэрэглээгээрнээс татгалзъя. Бид нар дэлгүүр орох бүр дээр даван тороо хэрглэж хөвшээ гэсэн уриалгыг гаргаж байгаамаа. Тэгээ энэ бүхнийг хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас дуулгаж олон нийтэд маань энийг хүргээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэс жишээлбэл зүгээр бид нар аваад үзэхэд өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 380 мянган өрх байдаг. Бид бүхэн нэг удаа даван тороо авлаа гэвэл 380 мянгаыг багаар удаа 100-аар үржүүлэхэд 38 сая төгрөгийг хэрглэж байна. За энийг бид нэр даван тороор солих юм бол 38 сая төгрөгийг хэмнэж дээр нь 380 мянган гялгар утаар байгаль орчин хөрсөө бохирдуулахаас сэргийлье. Өнөөдөр Монгол улс хог хаягдлыг ерөөсөө ландшафтын буюу булж ус гаргаар л арилгаж устгаж байна. Гэтэл дэлхийд дахинаа бол 2030 он гэхэд ер нь ландшафтын аргаас татгалзай аль болох дахин хэрэглэх, дахин ашиглах эсвэл зөв зохистой хэрэглэх замаар энэ хог хаягдлыг бууруулъя гэсэн энэ санаачлагууд өрнүүлж байгаа. Нийслэлийн байгаль орчны газар 2016-17 оноос ахуулаад энэ ногоон хөгжлийн чиглэлээр маш олон дөрвтэй томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр эхлээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн бас энэхүү арга хэмжээ маань бидний санаачилсан санаачлагыг дэмжиж ажиллаж байгаа маань ерөөсөө нийслэлийн иргэдийн маань өөрсдийнх нь хариуцлагатай хэрэглээ, өөрсдөө хариуцлагатай хэрэглэгч болоосай гэсэн үднээс бас энэхүү жижигхэн мессежийг өгж байгаа. Тэгэхээр хариуцлагагүй буюу хэтэрхий цамаа хэрэглэнээс болоод энэ ус агаар хөрсийг бохирдуулж байгаа олон хүчин зүйл байгаа. Тэгээд манай нийслэлчүүд маань 7 хоногт нэг өдөр автомашинаасаа татгалзаа сурсан. Харин одоо сардаа нэг удаа бас гялгар утны хэрэглээгээ багасгаад татгалзаж сураасаа гэдэг үднээс ийм жижигхэн ажлыг эхлүүлж байгаа. Энэ бол яг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд багахан ажил мэт боловч ерөнхийдөө урт хугацаанд хэрэглэгчдэд өөрсдийнх нь ухамсарт бас их томоохон шинэ ойлголтыг төрүүлэх ийм ажил болж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Хамтран ажиллаж байгаа бас төрийн бас байгууллагын оролцогч талууд болон бусад хамтрагчтай бас талархснаа илэрхийлэх зүйтэй байхаа. Тэгэхээр нийслэлийн иргэд өөрсдөө стандарт бус хэтэрхий нэмгэн уутыг одоо дэлгүүр хошооноос худалдан авалт хийснийхаа дараа бас их хэмжээгээр нь хэрэгжилж байгаа. Тэгэхээр аль болох хог хаягдлыг бууруулах чиглэлээр дор бүрний алхам тутамдаа анхаарах нь зүйтэй. Тэгээд хог хаягдлыг бууруулах нөгөө 3R гэж байдаг. Дахин боловсруулах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах гэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн стандартын бус нэмгэн ууд хэрэгжилж байгаа бол түүнийгээ аль болох зузаан ууд болгож 2 дахь, 3 дахь удаага ашиглах хэрвээ болж игэл та бүхэн бас эдгээр уутуудаа хогтойгоо хамт хаягтай аль болох ялгах нөгөө уутаа эргэн цуглуулах тэр боломж болцоог нь нөгөө хогоо англин ялгаж байгаа тэр хүмүүс бас илүү тэрийг нь бодолцож бас хогоо хаях зэрэг ерөнхийдөө маш олон ийм цуврал арга хэмжээнүүд 2017 онд өрнөн. Тэгэхээр иргэдийн өөрсдийнх нь оролцоотой байдаг учраас энэ тогтвортой хөгжил, ногоон хөгжилд зөвхөн төр засгийнхан болон хувийн хөвшил иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ингээ яриад байх биш өөрсдөө үйлдэлээр үзүүлэх нь зүйтэй юм а гэдэг энэ санаачлагыг та бүхний дэмжээсэй гэж хүсэж байна. За энэ төсөл нь Финлянд улсын засгийн газраас санхүүждэг. Манай төслийг Финляндийн Флом байгууллага одоо манайтай хамтран 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. За энэ ямар байгууллагууд хамтардаг вэ гэхээр Монголын сонсголгүй иргэдийн төрийн бас байгууллагуудын нэгдсэн холбоо, дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо,
За Финляндийн Флом байгууллага энэ 3 байгууллага хамтарч ажилласаар одоо 5 жилийг үзжээ. За бид сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжих зорилгоор 2016 оны 9 сараас эхлэн технологи бизнес инкубатор төвтэй хамтран Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн Гялгар уутнаас татгалзах төсөл дээр нэгдэж Финляндийн Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар технологи бизнес инкубатор төрийн бус байгууллагатай хамтран Улаанбаатар хот дахь ажилгүй сонсголгүй иргэдэд зориулан оёдлын бүлэг байгуулах ажлыг эхлүүлсэн билээ. За өнөөдөр энэ үйл ажиллагаа маань одоо амжилттай хэрэгжсэн хэвээрээ байна. За түүнчлэн 2016 оны 12 сарын 3-ны өдөр Флом байгууллагын төлөөлөгчийн газар Дархан уул аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай хамтран сонсголгүй иргэдийг бизнес хөгжлийн төвийг нээсэн байж байгаа албан ёсоор. За уг төвд сонсголгүй иргэд суралцсан оёдлын мэргэжил эзэмших зорилготой Дархан уул аймагт амьдардаг 16 сонсголгүй иргэдийг сонгон авсан бөгөөд оёдлын бүлэг байгуулан ажиллаулж эхэлж байгаа. За мөн хуримтлал үүсгэх сэтгэл зүйн сургалтууд хамруулснаас гадна мэрэгжлийн ур чадвар олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа төслийн хүрээнд. За эдгээр сонсголгүй иргэдэн Гялгар уутнаас татгалзах төслийн хүрээнд байгаль дээлтэй тор оёх арга технологид суралцсан бөгөөд нийгэмших үйл явцад нь бид одоо эргээр нөлөөлөх нийгэмшигт нь туслан дэмжих зорилготой байж байгаа. За Улаанбаатар хот болон Дархан уул аймагт ажиллаж байгаа сонсголгүй иргэдийн оёдлын бүлгүүд тор оёх технологи эзэмшихээс гадна тогтоосон загвар стандартын дагуу тороо оёд сурсан бөгөөд одоогоор нийт 670 ширхэг торыг одоо бүлгүүд маань оёж борлуулсан байж байгаа. Сонсголгүй иргэд эрхлэх ажил хөдөлмөртэй болсондоо маш их урам зоригтой байгаа. За Улаанбаатар болон Дархан уул аймагт 2 одоо оёдлын бүлэг нээсэн бөгөөд за санхүүжүүлсэн энэ төслийг санхүүжүүлсэн Канад сан болон технологи бизнес инкубатор за Флом байгууллага зэрэгт одоо талархснаа илэрхийлж байгаа бөгөөд манай төлөөллүүд одоо оёдлын бүлгийн төлөөллүүд өнөөдөр бас энд ирсэн баг. За бас тий асуулт байвал яах асуух байгаа юу тий. За тэгвэл энэ дээр бид нар бас торны загварууд